Сайн уу, өнөөдрийн мэндийг хүргэе. За, блог маань эхэлж байна. За, өнөөдөр та бүхэндээ өнөөдөр болохоор анхны эрэхтэй хантазаа хийж байгаа. Та нартаас таалагдвалаас гэр бүлийнхэндээ хайртай хүндээс хийж өгөөрэй. Нөхөртөөс хийж өгөөрэй гэж бодоод блог орууллаа. За, эхлээд эсгүүрээ болохоор ээжээрээ эсгүүлээд за би болохоор юм ойдолч юм биш болохоор анхнаасаа хэлжсэн те зүгээр л өөрөө чадхаараа ингэж хийж байдаг. Тэгээ ерөнхийдөө бол гой урлагийн гой торгон материалаар гой юм хийх туртай. За тэгээд эхлээд болохоор хантаацныхаа том кармаг нь болохоор өөрөө гараараа ингэж бэлдээж гараараа ингэж нэг хүртэл ойсон байгаа. Тэг анх удаа эрэхтэй хантаац хийж байгаа болохоор ерөнхийдөө болохоор жоохон хоёрын машин маань жоохон садалтай байгаад ингээд хүнд зузаан материал ажиглахгүй болоод тэгээд гараараа ерөнхийдөө ойж бүгдийг нь хийсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө эрэхтэй хантаац хийнэ гэдэг юм болохоор өөрөөсөө том марцмарын хантаац хийдэг хүнд хийсэн. Гэхдээ яг мэдээж эхлүүлсэн бол тоосох хэрэгтэй. Харин таалагдахгүй нь та нар мэдэх бах. Жоохон бодлаад, жоохон хэцүү, жоохон бас асуудалтай байсан ч гэсэн тэгээд ямар ч тач дуусгасан. Тэгээд блогийн манаас дуусан тусдал хүлээ авсансаар үзээрэй. Тэгээ бас тань таалагдвал бас subscribe дараад, бас дэмжээрэй, лайк дараад, бас шеэрлээрэй. Гэхдээ ерөнхийдөө болохоор ерөн тар материалтай юм гой хантаацууд болохоор айгүй гарсан байсан. Тэгээд ер нь гараараа ингэж гоё нэг бүрчлэн ойсон байвал илүү гоё юм болов уу гэж бодсондоо гараараа ингэж бас нэг бүрчлэн гоё жигэд дараалуулж ойж байгаа. Ойхот ингээд төвхтэй болохоор ингээд ерөнхийдөө юм хавчаараар ингээд хавчаарцчихдаг. Ойхот ч гэсэн амар байдаг. Тэгээ ерөнхийдөө том карматай хаан бол уцаач хийжиндээ төлхөөрэж хийж бүх юмаа хийж болохоор амар ах гэж бодоод ингэж хавчиж ойсон. За энэ бунд маань болохоор миний анхны их хөрөнгө жижигхэн бунд байгаа. Яг зүүгээ хатгачдаг болохоор амар эдий. За ингээд одоо болохоор ерөнхийдөө цахилгаантайгаар хийхээр болсон. Тэгээ би цахилгаан болон юм оруулга хийж үзээг л дээ. Анх удаа цахилгаан болон оруулга хийж үзэж байгаа. Тэгээ ерөнхийдөө ээжийнхаа зааж өгснөөр ерөнхийдөө яг сонссноор нь хийх гэж байгаа болохоор за миний одоо энэ харуулж байгаа юм болохоор аюу гоё ингэ шатаачдаг. Шууд ингээд ерөнхийдөө юм ойдог хүмүүст болохоор уран хүмүүст ерөнхийдөө энэ хааж болгон миний сая танад харуулсан энэ шууд ингээд гал хэрэггүйгээр ингээд шууд шатаачдаг юм аюу амар санагдсан. За тэгээд одоо болохоор оруулгаа хийх гэж ямар ч жоохон оруулган дээр болохоор анх удаа гэж үзэж байгаа болохоор хүндрэлтэй байсан. Тэгээд сургалт хэмжээнд сууж байгааг болохоор тэгээд яг яаж ийх юм мэдэхгүй жоохон буруу зөрөө жоохон алдаа гарсан яг үнэ л хэлээ. Би ер нь цаашдаа ер нь дандаа гоё юм Монгол торгон гоё юмсаг гоё торгоор гоё юм юу хийх туртай. Хантаац хийх туртай. Тэгээ цаашдаа ч гэсэн энэ хантаац гоё ер нь бас урлагийг аягүй хүсдэг л дээ. Бас нэг хобби болгоод бас хөгжүүлж байгаа. Та нар манаас дэмжиж, subscribe дараарай. Лайк дараарай. За тэгээ бүгдийг ингээд сайхан шиг цэвэрлээд энэ болохоор бүгдийг сайхан цэвэрлснийхэн дараа ойхоос өмнө хатгаад хэр болохыг ингээд хараад за тэрнийхээ хэмжээгээр нь ойдог. Бас л гараараа ойсон. Ерөнхийдөө бол дандаа гараараа ойсон дөө. Оёлын машинаар ойсон юм аягүй ховор. Оёлын машин болохоор ахуй өргөлөө оёлын машин байдаг болохоор яг юм хүнд хоёр давхарлаж ойх юм дээр болохоор жоохон хүндрэл гарсан. Тийм болохоор зүгээр л ягаад ч юм оёлын машинаа хайрлаад тэгээд бас хитас
бас эдлийн мачаа идэлжгүй гэсэндээ хайрлаад шууд гараараа ууя гэж бодсон. Тэгээ анхны уран бүтээлээ ч гэсэн ерөнхийдөө гараараа ер нь уралчвал гоё юм болов уу гэсэн бас дурсамжтай. Дараа нь ч гэсэн харахад ч гэсэн нэрээ би ингэж анхныхаа юмыг пакталж исэн ч гэсэн надад дурсамжтай штэ гэж бас бодгод гоё юм болов уу гэсэндээ сүултээ бүр бүгдийг нь гараараа уйсан. Тэгэл ерөнхийдөө бол тэгээд имчилгээний хажуугаар янз янзын монитортай. Тэгээд өөрөө ч гэсэн бас энийгээс хөгжүүлэх дуртай. Тэгээд явандаас гоё хөгжүүлээд улам гоё бас Монгол үндэсний дээл шиг мөртлөө бас орчин үеигээс хослуулсан гоё холимоггүй гоё коллекшн гаргахыг явах хэрэгтэй. Тэгээд ч гэсэн бас биелүүлнэ гэж бодож байгаа. Чадахгүйсэн ч гэсэн чадхын төлөө хичээндээ. Хүн ямар төрөлхөөсөө чаддаг байх гэж байхгүй шүү дээ. За тэгээд ямар тач ингээд дарж ойсон. Тэгээд арайгаа нэмэх болгож чадаад аюул гайг болгож ойдлын маш жоохон хүндээ мойж болохгүй давхар тажаас ойж чадахгүй байгаад аюул хэцүү байсан. Тийм болохоор сүүлд нь бүгдийг нь гараараа ингээд урлаад оюуд явсан. Тэг миний бол бест хайч маань байна. Тэгээд хайч болон дөрөвний харуулж ирсэн юм бол үнэхээр гоё бест. Тэгээд дараагийн блог дээр бас тэрийг өөрөө яг гэргэлдэг. Бас багшнуудаагаас та нартаас гарвалнаа. Тэрээ өсвөл ер нь л ажиллаж байгаа хүмүүс болон ер нь л гэрт юм айдаг хүмүүс бас маш хэрэгтэй юмнууд байсан. За ерөнхийдөө бол ингээд бэлэн болоо гараад ирсэн. Тэгээд одоо болохоор цахилгаан нь болохоор хийхин эхлээд оёхоосоо өмнө цахилгаанаа тогтоох хэрэгтэй болно. Тэгээд урд цахилгаан болохоор угийн том хүн том бидээ тэгээд эрэгтэй хүн зориулж байгаа болохоор энэ чинь бас том хийхин тулд бас хитрхээ амраас яаж болохгүй жадааж болохгүй болохоор тэгээд цахилгааныг бас уртаар навж байгаа. Тэгээд тэргээс давхарлаж ойхын тулд хөдлөлтөй тогтоох хэрэгтэй болно. Та нар ч гэсэн хайртай хүндээ халамж таньдаа ер нөхөртөө тий хүүхдүүдтэй бас ингээд эсгүүрээ гаргаад өөрийн гараараа ингээд хийгээд өгөөрэй маш гоё сэтгэлийн бэлэг болгохаа гэж бодож байна. Тийм болохоор ингээд блог болгон оруулж байгаа шүү. Та намнаас таалагдвал дагаад тэгээрэй. Цахилгааныг болохоор хамгийн сүүлд нь тогтоогоод тэгээд бүх юмаа дуусгасан дараа хамгийн сүүлд нь тогтоож хийсэн байгаа. Тэгээд сэтгэлс ингэж гараар нөгөөс нь
уралсан болохоор яаж юм гой сэтгэлээс гарсан юм нэхгүй гэдэг шүү дээ. Муухайсэн ч нүдэн харагдаад байдаг. Тэгээ бус хүмүүст нь ямар ахыг мэдэхгүй ч гэсэн надад болохоор гой сэтгэлээс урлаж бүр гараараа ингэж гараа хатган барин хийсэн болохоор надад үнэхээр гой санагдчихсэн. Тэгээ хайр таньдаа ч гэсэн зориулаад ингээд яс хийгээсэй гэсэн таас оруулж байгаа юм шүү. За ингээд бэлэн болсон. Эрэхтэй хантаац 3-аас 4 XL 3-аас 5 XL байгаа. Ийм том байгаа. Би ураас одоо бараг 65 л дээ. Тэгэхээр ийм том харагддаг. Эмэгтэй хүмүүс ч гэсэн бас ингэж бас хүн том өмсгөө өсөж байвал бас өөртөөс хийгээрээ. Тэгээд эрэхтэй хантаац мань бэлэн болсон. Баярлалаа. Дэмжээрэй.